Тэгэхээр үндсэн хуулийн зэвсдээр одоо маргаан үүсгэлийг гэх юм бол нөгөө шийдвэр төтгөлзүүлэх гэдэг байхгүй. Тэрнээс хүчингүй болохгүй. Төтгөлзүүлсэн шийдвэр гарцсан үед бол яг өөр юугаар явах юм. Өөр нөгөө Банкны хорооноос улсын хурлын процессын нэг алхам дээр гарсан шийдвэрийн төтгөлзүүлж цаашаа улсын хурлын асуудлыг хилцэх боломжгүй болж байгаа байхгүй. Боломжгүй болно гэсэн 7-10 хоногийн дотор уг асуудлаа шийдвэрлэх боломжгүй болгож өрөөж байгаа байхгүй. Тийм учраас хэрэг маргаан үүсгэх юм бол тэр үүсгэсэн хүн энэ улсын хурлын үйл ажиллагааг энэ чиглэлийн үйл ажиллагааг зогсоох төтгөлзүүлэх шийдвэр гаргавал тэгээд үндсэн хуулийн том зөрчил рүү орно. Их хурлыг үндсэн хууль зөрчсөн байдал руу аваачна гэсэн үг. Тийм учраас хэрэг үүсгэхэд бол төтгөлзүүлэх хугацааг бол бас хойшил заадаг л да. Тийм учраас зарим тохиолдолд бол энийг төтгөлзүүлэх хугацааг нь хойшлуул тавьдаг. Тэр бол одоо цэцэр асуудал борлоо цэцгийн гишүүдийн цэцгийн өөрийнх нь эрх мэдлийн асуудал боловч цэц үндсэн хуулиа сахих баталгаа гэдгийн хувьд өвгөр үндсэн хуулийн дахиад нэг том заалч нь зөрчилдөх байдлаар бас шууд орж ийн гэдгийг бас дотроо бол бодож тунгааж шийдвэр гаргах бол ингэж бодож байгаа юм. Тий.